үзэж байгаа хүмүүс маань өөрийгөө нойргоодсон байна уугүй вэ гэдгээ мэдхийн тулд тэгэхээр нойргоодл гэж одоо яг ямар шинж тэмдгүүд илрүүл ер нь өөрийгөө нойргоодсон гэж үздэг. За нойргоодл гэдэг нь айгүй өргөн хүрээтэй нийт хүмүүсүүдийн дунд байдаг үг бол нойргоодл гэж. Зүгээр мэрэгжлийн хувьд бол нойрны янз бүрийн эмгэгүүд байдаг. Нойрны эмгэг гэж эмгэгүүд тий. Тэгээ жижиг нийлүүлээд бүгдийн л хүмүүс би нойргоодлтэй л гэж хэлдэг. Зүгээр л би та бүхнээс энгийн нэг асуулт асуухаа та унтаж босоод маргааш өглөө та сэргэлэн цавуу байна уу? Тийм ээ. Хэрвээ тэгж чадчихвэл та тэ нойрны хувьд ямар нэг асуудалгүй эрүү саруул хэвийн нойртой байна гэсэн үг. Хэрвээ та ямар нэгэн байдлаар ядарсан эсвэл сэргэлэн биш жоохон дутуу унтаж дээч гэдэг юм нэг юм тааламжгүй мэдрэмж өгөөдөөвэл та нойрны өөрчлөлттэй байна гэсэн үг. Тэгэхээр нойр зарим тохиолдолд бол хит их унтдаг. Өдөр шунтаад миний нойр ханахгүй байна гэж хэлдэг. Нэг ийм хэлбэр байна. За тэгвэл зарим нь би унтаад байгаа. Тэгсэрнэ шүнжэнгөө орчноо мэдрээд байна гэж хэлдэг те. Сэргэлзээд юм гэж хэлдэг. Тий. Өнгөц нойр гэдэг. Энэ бас нойргуудлын чинь нэг хэлбэр байна. За тэгвэл шүн унтаал сэрэл ингээ явдаг тий. Нэг ингээд 30 минут унтахтаа нам унтсан байдгийн маа гэхдээ нэг сэрэнгүүтээ цаг гараа унтдаггүй маач гэдэг юм уу тий. Бас юм зөөгтэй хүмүүс байдаг. Бүр огт унтаагүй гэсэн 4-5 хоног дөнгөж сая ихтэл би 12 цагт гэхэд одоо сүүлийн 3 хоног огт унтаагүй гэсэн хүн үзчихэл гарч ирлээ тий. Нойр нь хөрөхгүй байх гэсэн юм тий. Тий, ерөөсөө тий унтахгүй хөвтэйш нойр хөрөхгүй байх гэдэг ингэж хэлдэг. За зарим тохиолдолд бол би сайн унтдаг шүү дээ. Тэгсэн юмнээ амархгүй босоод байна гэж хэлдэг. Тэгэхээр нойргуудл гэдэгт бол маш олон ийм зүйлүүд авдаг. Зарим нь бол би маш их зүүдлээд байна. Зүүдлээд дараад байна гэд. Энэ болгон чинь өөрөө тэр нойргуудл гэдэг багц одоо тий иргэдийн дундах энэ асуудлуудын нэг шүү. Тэмээ нэгтгэж ийм олон зүйлүүд орж ирдэг юм аа. Манкастыг хүргэхэд Монс косметик хамтран ажиллаа. Гоо сайхны тэргүүлэх үндэсний үйлдвэр Монс косметик.